сайхан бичгтэн байдаг гэхэд сурагч бихээр дурайлгасан таны зарлалыг гүйцэн гэж үү? Сэтгэлийн сайхан үзүүллээ мэдрүүллээ гэхэд сэлэнгийн долгио шиг мэтэлцэх таны л занг гүйцэн гэж үү? Сайн байцгаана уу эрхэм хүндэт багш оюутан ажиллагчтай. Санхүүгийн багш нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт санхүү эдийн засгийн их сургуулийн Ахмад багш, зөвлөх профессор, Санжчвын иш сэдэн багш урагдан ирээд оролцож байна. Сайн байна уу багш? Сайн байна уу? За сайхан зусж байна. Сайхан зусж байна. За. Сайхан зусж байна. Би сайхан зусж байна. Сайхан зусж байна. За багштай бол ер нь баг л үргэлж уулзаал тааралдаал хоёулаа яваад байгаа. Гэхдээ би тантай ярилцсандаа гэж бодоод таны тухай ингээд асуундаа гэж бэлтлээ л дээ. Тэгсэн чинь ер нь бид нар таныг яг хаанаас удам өсөө та хаанхын хүн бэ? Эцэг их чаа хаанхын хүн бэ гэдгийг тэр бүр бас мэддгүй юм байна. Монгол хүн чинь хаанхын хүү айл аймгийн хүү гэж ирээл асуудаг шүү дээ. Та айл аймгийн хүн юм бэ? Яг жинхэнэ уг үндэс нь бол өөр хангаа штэ. Би чинь өөр хангаа аймагт төрсөн. Тэгэл 6 сартай да хотын хүн болсон. Тэгэл 6 сартаагаас хойш хотын хүн. Би намайг 6 сартай байхад миний аав ээж хоёр өргөж авсан. Тэгээ би чи айлын өргөмөл ганц охин. Хөөх айгүй ирэх өссөн охин байна да тэгвэл тийм үү? Сүүл рүүгээ ухаан ороод нэлийн одоо юм ойлгодог болол тэгээд ирэхээр л нутгаа гэж мэдэж явж ирч. Тэрнээс урд нь бол баг тэгэл төрсөн талаа ярихад хүртэл айгүй сонин надад. Тийм мэдрэмж төрдөг байж тийм ээ. Тэгээ сүүлдээ миний төрсөн ээж чинь сая 14 онд 95-та бурхан болсон. Сайхан нас гэрээр гаднаа авчираад айл буулгаад тэгээд 2 жил хүүхдүүдтэй одоо хэдэн хамт амьдарч харуулж асруулж яж байгаа. Тэгээд та чинь тэгвэл 2 ээжтэй хүн байх нь шүү дээ. Яг тийм бараг л тэр чинь тийм үстэй тийм ээ. Тийм бэ. Миний өөрийн өсгсөн аав ээж хоёр бол өстой тайжингийн урагш болсон байсан. Настай бүр 40 гарцсан байж хата намайг өргөж авахтай зэрэг хүмүүс үгүй хизээ энэ хүүхдээ ичдэг үзэн гэжгүй энэ хоёргоо мөн сайхан дотортой олсуудаа гэж тэгжсэн. Тэгэхэд чи намайг зуруул төгсөөд багшлаад 2 хүүхдээ болоод бүгдийг үтсэн шүү дээ миний аавч хоёр. Тийм бэ. Тэр бас сайхан л дотор биш шүү дээ. Тэгэж хүмүүсээ тийм ээ. Тийм. Амар сайхан дотортой олсууд үгээд амтан гайхдаг гэсэн. Тэр чинь тэгээд тэмүүлэл сайхантай тийм ээ. Ирээдүг сайхнаар хардаг хүмүүс исэн байна. Гэхдээ Өвөр хангай аймгийн айлсан хүмүүс байна. Өвөр хангай аймгийн зүүн баян улаан сумал гэж одоо явдаг юм билээ. Хуучин бол Дүлгэн сум гэж байна. Гэхдээ таны өссөн газар хүнд үлддэг учраас Улаанбаатарын энэ хайвал үлдсэн юм байна шүү дээ. Яг Сэлбийн хүү. Ямар сургууль төгсөж энэ манай сургуульд одоо санхүүгийн сургуульд одоо багшилсан юм бэ? Ер нь ямар мэрэгчлэр? Би их сургуулийн математикийн анги төгссөн шүү дээ. Би математикийн багш мэрэгчлэр төгсөөл. Тэгээд тэр үед чинь боловсролын яам манай намайг төгсгөч дээд боловсролын хороо гэж тэнд хуваарлаад тэндээс хуваар өгдөг гэсэн. Тэгээд надад их сонин юу байсан. Найрамдал тусланд багш авах гэдэг тэр үе найрамдал тусланд дөнгөж байгуулагдаж байсан юм. Тэгээд яригдахад би багшаасаа асуусан чинь шавгүй дэмий баха. Бодмоор юм бэ. Одоо хүүхдүүд ирээд л чамаар жоохон хичээл залгаал яваад байна. Чиний шав гээд ингээд байнга тийм тэр шавгүй дэмий баха гэд тэгжсэн байхгүй. Миний одоо математикийн багш дойд багш гэдэг Ахмад мундаг багш одоо ч амар хүнд байгаа л та. Тэгсэн тэгээд яасан. Дараа нь 23 дугаар сургуульд бас багшлах тэр нь болохоор чинь бүр намын төв хорооны боловсон хүчин мэдлийн боловсон хүчин тэндээс хүн энэ төр уулзалт хийжсэн. Би тэгтээ тэр үед Орос улсын олимпиад энэ төрт ороод бас гайгүй л байсан мөртлөө бас өөртөө ихтгэлгүй Оростой шууд харьцсан гэж шууд тэгэж бол би чадахгүй гэд. Тэрэн дээр өөрөө яасан. Тэр чинь тусгай сургуультай сургууль ял бас нөө томчлын хөвгт орохгүй хэн болдог сургууль байлаа шүү дээ. Ямар сандал тэр намын төв хорооны боловсон хүчин дуудаж нэг тийм боловсон хүчний ажилтан уулзж байгаа бодоод юм л байсан.
Дээд боловсролын хороонд хуваарлагдах гут надад цэргийн дээд сургууль, санхүүгийн сургууль хоёр. Нэг. Тэгэхээр би дээд сургуульд очилгүй санхүүгийн техникумд л ирсэн. Тийм дээ. Яа гэсэн чинь нэгдүгээр цэргийн дээд сургууль айгүй хол хаана байдгийг бараг мэдэхгүй. Манай гэр 7 бодолд байсан. Би ингээ 2 автобус дамжаад яаж ч өстө нэр бүр тэр үед чи автобусны проблем айгүй их хэцүү байсан. Тэгээд цэргийн шинээл өмссөн дандаа цэргийн хүмүүс би ч гэсэн бас цэргийн хувцас өмсөх одоо цол авахар тийм багш болох юм л шүү дээ. Тэгээд яалгүй тэгээд санхүү эдийн засгийн сангийн яамд хуваарлагдал тэндээс санхүүгийн техникум багшаар ирсэн. 80 онд багш. 80 оны 8 сарын 14. Тухайн үеийн багш гэхгүйт би төрөлгүй яадгийн би чинь бас гүүжний үуш. 5 настай л ээж. Тэгээд танд чи их олон сал давжсэн байхыг бодоход та хэр итгэвтэй оюутан байсан бэ? Математикийн анги чинь одоо нэг цөөхөн эмэгтэй хүүхэдтэй эрэгтэй хүүхдүүд голдуу. Ер нь бол тэгээд их сургуулийнхаа хэмжээнд бол математикийн мангаруу тэгэл нэг шаалдаг биднийг. Нэг ухаантай тийм. Тэгэхээр нэг юм иршүүд ч юм уу эсвэл нэг эрэгтэй хүүхдүүдийн дунд их дэндүүх ном шагаасан ч юм уу ганган дэгжин гоё одоо орос хэлний огтуд шиг энэ төр биш энэ төр болохоор тэгдэг байсан байлгүй. Тэг би уг нь бол би их сургуулийн математикийн ангийг зөвхөн хүн онц төгсдөг байхад улаан дипломтой төгссөн шүү дээ. Ганц хэргийг хийгээгүй хэдэн жил ингэ тогтоосоор агаад 87 88 онд юм одоо 7 жил багшлал 8 дахь жил дээр хичээл эрхлэгч. Нэмээ багшаас авчихсан. Нэмсэр багш хичээл эрхлэгч байжгаад орлогч захирал болоод тэгээд нэмсрэн багшийг яг дуурайгаал нэмсрэн багшийг яг хийдэг юм яаж орсон хийдгийг яаж цагийн тооцоо хийдгийг дуурайсаар агаал тэгэл хичээл эрхлэгч хана ажлыг авчихсан шүү. Тийм байх шээ. Залуу хичээлээ эрхлэгч болсон байх шүү. Дөнгөж 30 таа. Тийм байх 30 настай. Цэл залуугаараа хичээл эрхлэгч болоод тэг өдөө болтол хичээл эрхлэгч хийсээр агаал ерөөсөө суусан байж тээ тийм ээ. Тийм байх. Эдийн засгийн коллеж байгуулагдахад нэг хэдэн сар нэмээ өгш буцааж бас өгсөн юм аа. Тэгэл дараагаар нь буцаал. Гэхдээ бид нэр чишгэ агшаал гэж дууддаг ш таныг хичээл эрхлэгчийг нэр юу гэж дууддаг юм бэ? Багшаал гэж. Ингээ 91 оноос та чи эдийн засгийн коллежийг хичээлийн эрхлэгч болж ажилласан байна шүү дээ тийм үү. Тэгээд энэ хугацаанаас хойш энэ хугацаанаас хойш гэлтгүү тэр 80 оноос хойш санхүүгийн сургуулийг төгссөн оюутан бүр эдээс ширхэг бүр таныг мэддэг болсон. Өнөөдрийн хүүхдүүд ч гэсэн ишгэ авахшаа гэдэг тийм ээ. Бүгдээрээ бид нэр таныг бол аягүй сайн мэддэг. Ерөнхийдөө л хайрлаж явдаг. Гэхдээ нэг юм байдаг нөө хичээлийн эрхлэгч учраас бүх хүн ярьдаг. Багш нь ч вэ, оюутан ч гэж нэг айхгүй байхын аргагүй ишгэ авахшаа соторхороо л айгаал гэл тий. Гэхдээ араас нь хайрлахгүй байхын аргагүй хүн хэмээн хэлдэг шүү дээ агшаа. Таны тэр бичгийн хэв гайхалтай. Бүр ямар гоё цэвэрх юм бэ? Энэ юусоо бүр багасаа суснаа. Тийм л бага ангийн багшийн анхны багшийн юу гэж. Миний багш Эрдэнэ гэдэг тэр үед ардын хурлын дэвтат би 3 дугаар сургуульд 1-р ангид орж исэн. Манай багш тийм мундаг лутган байсан шүү. Тэгэд бас яг багшаагаа дагдаг гэдгийг харагдаж байгаа. Манай тунгаа биш үү? Тунгаагч чинь бас Эрдэнэ багш ангид төгссөн. Тэгээ бас том хоёрын бичиг ерөнхийдөө төстэй том гаргацтай би яг жоохон маяг оруулж бичдэг болохоос ерөнхийдөө бол төстэй тий. Ерөөсөө би дандаа сайн багш нарыг дамжиж 10 жилийн сургуульдаач, их сургуульдаач, энэ дээрээ ч гэсэн дандаа сайн багш нарын донд багш нараа л дуурайж ижил одоо нэг багшны зүүч. Аливаа зүйлийг ярихад ердөөсөө бид нар багшаа дурсдаг тийм ээ. Угаасаа юм чи ихэл багш л гэдэг юм чинь тийм үү? Одоо тэнийг цэцэг сургууль дуудах уу? Гэрэл ч дуудна. Дуудах уу? Багш ингээд хүүхдүүдийг нэрийн дуудаал суулгаад исэн. Тэгсээр хагаад манай ангийн бүх хүүхдүүд дууссан чинь би ганцаараа үлдсэн. За. Миний хүүгийн хин юм бэ гэдгсэн чинь би
гэртээ 7 нас 8 нас хүртэл өөр нэртэй эсцэтэн гэдэг нэрээ мэдэхгүй байхгүй да. Тэгээд нөгөө гэрчлэгэн дээр байсан нэрээр аав ээж минь бүртгүүлчихэд яагаад ч тэрийг хэлээгүй. Тэгэл миний хүүг хэн гэдгийг ихлээр цэцгсэрэн гээл байхгүй. Багш маань мэдээж ингээд шалгаж ирсэн л байл. Тэр үед ямар одооныхтой адилхан бэлтгэл анги энэ төр гэж байх ба ш. Тэгээд 6 нас бүртгүүлсэн юм уу. Тэгээд эстетик гэдэг нэрээ би тэр багшаасаа анх эхэлж тэр нэрээр ихтэй. Тэгээд хамгийн хойдлын ширээн дээр суусан. Би тэгээд ер том өндөр нуруутай том бэлтэж байсан. Тэгэл дандаа хамгийн хойдлын ширээн дээр суудаг. Тийм хөлтсөн ш. Ангидаа ороод нэрэж мэдэхгүй тийм юм орж ирсэн шүү. Гэрт угаасаа тийм л нэртэй өргөж авсан нөгөө анх өгсөн одоо ламгай өгсөн нэр бол эсцэтэн гэдэг нэр байхгүй. Тэгэхээр намайг өргөж авчаал тэгэл 6 сартай байхаас эхлүүлэл нэрлсэн нэр бол тэгээд тэр цэцгсэрэн гэдэг нэрлсэн. 10 сарын 3-ны өдөр ингээ бахархал гэдэг сэтгүүлийг манай сургуулийн эсэг багш нар санаачлаад ишг агшд хамгийн анхны дугаараар минь сэтгүүлийг бол өөртөө зориулаад ийм сэтгүүл гаргаж өгсөн тийм ээ бэлгэлсэн. Тэгээ энэ дээр таны бүр яг үндсэн чанаруудыг ингээд хинт бичсэн байгаамаа. Ингээ харсан чи санхүүгийн брэнд хүн гин нэрээ санхүү гэхээр ишг агшин байгаа юу гэж хүмүүс асуу. Тэгээд энэ төв шатны сүртэй эрсдлэн гин таныг нөгөө үүдэн дээр зогсож идэг болохоор бүгд айдаг учраас л битсэн юм шиг байгаа. Энд дээр багтаам цайда хаарч бодлаагүй сэрүү шиг мархахын аргагүй айта мартахын учиргүй эрдэмтэн өндөр ээжээ гэд тийм ээ. Бид нэр одоо бүгдээрээ ярьдаг ишг агш яаж тэр олон хүүхдийг овогтой гол нь нэртэй зээшлээ дуудаад идэх юм бэ. Энэ ямар нууц вэ? Тийм учиргүй арга манга юу байх вэ? Угаасаа л миний ажил юм чинь би энүүнийг л хийх ёстой гэдэг миний юм суудсан болохоор тийм юм уу. Анханаас нь эхлээл нөгөө жалууд чинь үртгэл эхэлж байгаа. Заримтай нээж автан танилцаад эхэлж байгаа. Тэгэл 2 3 удаа нөгөө бүртгсэн анкета нэг эргүүлээл тэгэл өглөө болгон мэдлээ сайн байна уу дэлгэр магвай сайн байна уу гэд ингээд зогсож идэг болохоор тэр юм уу тэгэл гасал цэжлэгдэж чинь тийм бид нар ч одоо цэжлэхэд байн бай хуваарийг хараа алуун шаал эдгийн болго бодоод байгаа шүү дээ. Наадах дээр чи намайг баахан шоолсон байгаа эцэст. Шоолоод байгаа. Бүх хүүхдүүдийн нэр авгыг байн манныхаа өрөөнд дээр ингээд цаасан дээр 50 хаддаг. Тий тэгдэг чинь болоо гэж бодогдож байгаа юм чи. Нэг удаа ганцаараа байжгаад уншсан чинь тест нэр эмээдтэй хин яаж үснэ ч мэдээгүй байхгүй. Алаа юм шиг. Их шоолсон байгаа маа шоогоос. Дэндүү их. Өнгөрөөсөн интерестэй. Бацэг багш танд тааруулаад их сайхан шүлэгчсэн байгаа. Яг л үнэндээ гэж ингэж бодохоор тийм. Наадах чи актер юм байгаа. Би хичээд уншдаггүй байсан байхгүй. Тэгээд анх эхлээд нэг оройгоо уншил анх очирсан оройгоо уншид нэг хуйлаад тэгээд ичээд цаашаа нуугдуулаад тавьсан гэж. Өдрийн хөтөлбөрийн төмөр хатагтай өөлхийн аргагүй гарсан мэрэгчлээ. Төв шатны сүртэй эрсэлэнд өрийн дээд одон медальтай. Санхүүгийн багш ишка огшод чадахгүй юм гэж аахгүй шохоогоо барвал багш судокуго бүглүүл мастер бүжгийн талбай твист чинь бүлгийн ажилд оройлагч зааланд орвол тамирчин зарлал хэлүүл лектор. Та чинь нэрээ энэ авьяас чинь бас судоку тоглоход бас нэлээд гардаг юм шиг байгаа юм тий. Бүгдээрээ л таныг судоку тоглолтог бөглөдөг гэж яриад байдаг шүү дээ. Энэ ойгоо бас ашигладаг тийм ээ. Судоку, матоку их бөглөө шүү дээ би. Тэгээд нөгөө нэг ханжи гэдэг нэг пазл Японы тэрийг заримдаа ууггүй автаа байхдаа хэвлж аваад энэ тэр ийшээ тийшээ хүүхдээ явахдаа зэрэг сайн тийм ном аваад ирээрэй гэж захаал. Та ядарч ирчээл толгоогоо өтгөж ийм шагааж яхаар өстө нэрээ болооч гэж манай охин энтертэй төгснэ. Энэ нөгөө тархины дасгал болдог зөндгөө гинэ гэж уншчихад за тэгвэл зөнөөд олон юм яриад байхгүй л бүгэл гэж бүгэл гэсэн үү тий. Тэгээ зөвшөөрөл авцсан байна шүү дээ тий. Тэгээд энэ дээр зарлал хэлбэл лектор гэж байна. Бид нэр энэ дээр зарлал хэлбэл лектор гэснээс багшийг нэг яг төгсөлтөн дээр ингээ нэг уншдаг та нэг ингээл за одоо буцаад ирэхэд чинь сургуулийн чинь басах намхан болно гэж ирээл тий.
Яг тэрийг уншихад ингээд бүр бүх хүн ингээд нэг юу илээ гэж бодогдоод энэ чинь нэг мэлмэрмэр юм шиг санагдал ингээ байгаад идэгин. Би өөрөө бүр одоо сүултээ уншиж чадхаа хэлж чадхаа байлсан ш. Чин манай төмрөө ингээл бидний чин төгсөлтийнхаа үг одоо бүх юмыг л ингээл бичээл бэлдээл одоо хүүхдийнхаа нэрийг хүртэл дуудахаа бэлдэн. Тэгэл төмрөө нэг удаа сайхан тийм үг бичээд бэлдэж өгсөн байхгүй. Тэгээд уншин штт. Одоо ч гэсэн тэгэл уншчихлаа. Одоо тэр үгээл уншаад байгаа штэ тий. Эхлээд хүүхдүүд төгсөхгүй сайхан байдаг өснө сүүлдээ хүүхэд төгсөх 9 сарын 1-2-нд чинь энэ дээр нэг юм сонир болчвол хоолой зангираад л өртөө хөшрөөд ирэхээр сонир болчих. Гэхдээ тэрэн дээр таныг уншингууд бид нар ингээд огшаал их сонир болоо л нөгөө цээж хүн бүрийн нулимс нь яадаг энэ төр гэдэг шиг л тий. Хүн бүрийн цээж нь яг адилхан зүрхтээ огтлол нэрэл яг тэгтгэн хүн бүхэнд энэ нэг мэдрэмж төрүүлж идэг. Тэгэхээр манай оюутнууд энэ үгийг бол хизээч мартахгүй. Бүр үнэхээр буцаад ирэхэд сайхан байдаг баг сургууль мань утгатай. Дээд сургууль төгсөж байна. Гэрээхэндээ хэлээрээ төгсгөлийн баяр дээр нэг том чихмэл нохоо бамбарууш бариад ирдэг шүү. Би одоо том болсон гэрээ гэж ирээл ингээл та чи их олон юм загтдаг штеп. Гүнийрээ тийм тий. Тийм. Ингээд би бол манай сургуулийн төгсөлт бол өөр байх хэрэгтэй гэдэг үгийг л байнга хэлдэг байсан байхгүй. Хүмүүс одоо ингээд том бамбарууш твшиж ирдэг. Эсвэл вино юу лээ шампанск буудуулдаг талбайтай үр дүүрэн бид нар соёлын дүүргэнд энэ төр сайхан төгсөлтөө хийжсэн. За та нар шампанск буудуулаад талбайтай үрнэг цаасан аяг тавиал. Тэгээл нэг наалтцсан хайлтсан шоколад барайл. Одоо тэр энэ ч одоо та нарын баяр юм уу юу юм бэ гэлдэг төс. Манай хүмүүс бол ер нь төгсөлт бол арай л өөр байдаг шүү дээ. Тэгэл та ингэж л та тэмдэглэлийн дэвтэр нэг сайхан үзэхтэй болоод аваарэ. Би миний хамгийн дуртай юм бол энэ шүү дээ. Даргыгаа юм хэлэхдээ зэрэг зүгээр сууж идэг. Бүгдийн чихэндээ сонсчдөг юм уу? Эсвэл тоохгүй байгаа юм уу? Одоо ч яг нөгөө утас мутсандаа одоо бичдэг ч юм уу? Тийм байдаг. Гэтэ яг үний хэрэг дээр бол энэ дээрээ буулгасан. Таны хин ажлын явцад тийм их хичнээн тэмдэглэлийн дэвтэр байдаг бай. Тэний сепний нэг юм тавир дүүрэн л байна шүү дээ одоо. Тэгээ санхүүгийн багш гэдэг энэ алдар танд ер нь юу бодогдуулдаг вэ? Нөгөө ишг агш шүү дээ санхүүгийн гэл ингээл хэрэглэхээр танд ер нь яг ямар мэдрэмж төрдөг вэ? Өчрөө залуу байхад ч бас нэг мэдчихгүй байсан юм уу да. Гэхдээ энэ сургууль руу одоо насаараа орж ирсэн сургууль руу орж ирэх нэг өөр шүү. Би одоо залуу байхдаа хичээл эрхлэгч байх болчиход байж байхдаа над хамгийн гоё юм юу гэхээр энэ бүх сургууль бүх хүүхдүүд нь орчихсон. Цэвэрхэн коридортой. Цэвэрлэгч чинь хичээл эхлэхээс 8 цагаас өмнө 7:30-аас өмнө цэвэрлэгийг хийчихсэн шүү дээ. Цэвэрхэн коридорт бүх хүүхдүүд нь хичээлдээ орчихсон. Энд нэг ангийнхан чанга дууралдаад маргалдаад энд нэг чив чимээгүй хүмүүс юм хийж байгаа бол та энд нэг ангийн хаалга онгорхой хүүхдүүд одоо маш их нухацтай юм бичээл ингээл тэр коридороор ингээд алхаж явж явах надад хамгийн гоё байдаг гэсэн. Хаач өмсөн одоо тий цонголсон ангигүй тасалсан хүүхэдгүй тэр үед ч одоо тийм байвал бидэнд одоо их сайхан байлаа шүү дээ. Одоо бол чөлөөтэй хичээлийн арьсан чөлөөтэй хүний чөлөөтэй хүүхдүүд нь бөөгнөрөөд хичээлээ давтсан дугуй ширээгээ тойрсон номын сандаа дүүрсэн одоо бараг ер нь хаа шуугантай байх. Энэ нь бол сайхан юм байна. Энэ болгонд би одоо санхүүгийн сургуулийн багш болохоор л ийм гоё юмыг л хараад байна гэж боддог. Би арай завтай болоод гадуур ер нь бол сургуулиас гардгүй байсан шүү дээ. Урд нь бол би бараг сургуулиас олхон гүгээд гадуур явчих юм бол 7:30-аас хойно бол би ирж үзээгүй. Орой харанхуугаар явдаг. Зээтэй болж иж би нэг нартай сургуулиас гарч үзчихсэн. Одоо бол би завтай болоод гутмаар явхаар надад сургууль доторхоос илүү гадаа гудамж таньдаг хүн олон болчихсон байх. Энэ дандаа манай төгссөн хүүхдүүд багшаа сайн байна. Тийм. Алмас олон жил мөрөсөн ахин чамтай танагдаа. Тэнхэл хүүхэн алхажраа.
хандаж дулаад хамтдаа баймар санагдсан уулзах бодол чамд байгаагүй ч удаандал бод сэтгэлгээсээ Өдий болтолтой ажилласан юм чи манад 38 жил ажилласан гэж байна. Одоо ч гэсэн ажиллаж л юм багш ч одоо зөвлөх багш гэж явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр та залуучуудад залуу багш нарт оюутнуудад ер нь за ийм л ямиг анзаардаад нэг бүр нэг гихчүүл зүгээр шүү гэд ингээ хэлэх юм. Мөн ч их боломжтой болсон. Ямар сайхан боломжтой. Маш их одоо анх энэ эдийн засгийн коллежийн багш нар гэдэг улсууд чинь ингээд нэг ном энд нэг Монгол Орос англи ингээд одоо ингээд шүнжин нойргүй суугаад хичээлээ бэлдээд л одоо тэгэл ирээл нөгөө хүүхдүүдтэйгээ баг хамт ингээд сураал тэгэл явж ирсэн 94 оны анхны төгсөлтийн улсууд одоо мундаг сайхан ажилтнууд мундаг том хүмүүс л болчихсон одоо бас багш нар хичээж байсан бол одооны оюутнуудад бол тийм нэс одоо хичнээн их мэдээлэл хичнээн боломж зөв мэдээлэл авах цагийг л ашиглах одоо хайрын сайхан цаг дэмий бас өрхөл юм байх юм та. Тэрнээс биш мөн сайхан боломж багш нарт ч гэсэн бүх юм нь бэлэн. 1991 онд эдийн засгийн коллеж байгуулагдах үед та бол хичээлийн эрхлэгчээр таны тушаал гарч ирсэн байна. Тэгээд эндээс харахаар нийтдээ 22 багш бол тухайн үед бол багшаар томилогдсон бас тушаал байдаг юм байна. За тэгээ энэ багш нарын нэрийг харахаар миний мэдэх их цөөхөн юм байна. Одоо Луя багш байхын, Гали багшийг бол би мэдэн бавар тухайн үед байсан. Мөнхтлэн багшигаа мэдэх юм байна. Бадмаа багш байна, Туул багш байна, тийм ээ. Төмөрхөө багш ч бас би хамт ажиллаж байсан. Ингээд хитгэн хүнийг мэдхий. Бусад багш нарын тухай та бас дурсаад ярихгүй мөнхтлэн багшиг ялангуяа би чи одоо бас нэлээ одоо хамт ажилласан багштай багшаа 80 онд баг манай мөнхтлэн бит 41 жил ирсэн баг шүү. Тэгэхээр намайг ирэхэд чинь төрөөд хөвчлөөд бит нэг жоохон нөгөө хүүхд гаргаал нэг зурж ирсэн. Тэгэл ерөөсөө байнга л хамт ажилласан. Мөн мундаг багш байлаа шүү дээ. Өстөө нэг нямбай, чамбай хичээлийг бол яг л одоо бүр ингээд бүх юм аа ингээд бүх юм л ингээд нэг юм деталаараа ингээд байж байгаа. Анги даахаараа хүүхдүүдээ их сайхан одоо тэр үеийн анги даах багш нар гэдэг чи одоо ээж аавын оронд ээж аав болж байсан. Босоочуудаа бид нар чинь өөрснөө дөнгөж хөдөөнөөс ирсэн хүүхдүүдтэй хүүхдүүдтэй чинь бүгднтэй нь одоо нэг анги тулж ажиллана. Тэгэл ээж аав руу захаа бичин тэр үед захаа ямар үнэтэй вүлээ, ил захтал ямар үнэтэй вүлээ, гэр болгонд нь ил захтал илгээд нэг их тийм зүрхээ тийм багш нар бид нар чинь нэг эвлийн өөрийн багш нар гэдэг ингээд олон жил хамт ажилласан та маш тайван ингээд ярьж байгаа хэлж байгаа гэл ингээд ер нь тийм хүн чинь нэг тийм айгу тийм сайхан байт юм билээ шүү дээ. Юу ч ярьж ирсэн ингээд айгу сайхан хүлээж авлаа гэл тий. Нэг тийм хүн байсан шүү. Хай нэг хөөрхөн инээдтэй шок юм ярихаараа бүр зүгээр инээд аваад өөрөө нэг хангинт л инээж байгаа л нэг их инээдтэй юм ярина нэг гоё шүдэн гараал тий. Тий, гоё шүдтэй тий. Шүдэн гараал их инээд гэсэн. Бидний чинь одоо ямар юу байсан юм тий. Сургалтын төлөвлөгөө батлуулна шүү дээ. Одоо бол яаж хэвлж гаргаж ирээл одоо тэгж шүү дээ. Тэгэхээр чинь сургалтын төлөвлөгөө хичээлийн программыг нэг юм бичгийн машинаар зохино. Сургалтын төлөвлөгөөгөө ингээд нэг юм А3 ийм том баатан цаасны хэмжээгээр дандаа ингээд бичин дүүшээр бичин. Тэгээд тоог нь хойрлсон тоомог нь бид нар чинь ингээд бичин харандаагаар тавиал дараа нь дүүшээрээ тодруулаад хамгийн гоё бичдэг бидний үеийн багш тэр гадан багш. За танаас гоё ичихөө. Гоё. Дарамтлаар бич. Тэр сургалтын мэргэжлийн төлөвлөгөөнүүдийг чинь бүгдийг хийж. Тэгэл тэрнийг хуйлж бариад л нямаа өгш урд нь явдаг гэсэн бол би дараа нь хуйлж бариад яам руу явж тэн дээрээс очиж тамга гар үсэг авдаг байсан шүү. Яг үнэ хэлэхэд би ч нэг удаа марччихсан хоолоо хийжсэн чи их хоёр тэр мөч хичээлээс өөж ирчихсэн. Ингээд Ишка багштайгаа өнөөдөр ярилцлаа. Брэнд нэрээр нь дуудлаа. Багшиг Ишка багшаа танд санхүүгийн багш танд баярлалаа.
Маш олон хүний өмнөөс баярлж байна. За баярлалаа Дэлгэрмаа. За сайхан ярьлаа. Хоёулаа нэг ангид байсан шүү дээ. Одоо тэр мэрийг ярьсаггүй. Хоёулаа чи англи хэл хамт сурсан. Одоо яана. Би тэтгэврт ороод англи хэлний тэр курс. Тий. Зургийн дугууланд яваад зураад. Тэтгэврт гарснаас хойш гүн юмсэн ба шүү дээ. Тэгээд йогонд яваад. Аха. За. Өшөө бас яалаа. Ингээд шинээр ийм юмнууд Тэр чинь багшаа өөрийгөө хайрлаж байгаа гэсэн шүү дээ. Айгүй гоё хөгжүүлээд те. Би сэтгэлийн хувьд хайрлаж байгаа нэг хэлбэр гэж байгаа байхгүй. Та тэгвэл өөрийгөө сайхан хайрлаж байгаа юм байна. Энэ гэсэн хайр наргүй ажилласан биш үү? Одоо ч хайрлахгүй. Харин тийм ямар ч завгүй. Би сургууль дээр ирэхгүй 30 минут бараг байхад л сургууль 3 давхар шүү дээ. 1 давхар болчих юм эсвэл дээшээ гоцоочих юм бол юм шиг юм бодоод ирсэн байхгүй. Тэгсэн чинь бүх юм тэгээд юм бүх юм л Тийм ихтгэл үнэмшилтэй гэж тий.